2016 оны 3 дугаар сарын 24-ний өглөө Инчин хотын Нам дүүргийн хуучин орон сууцны хороолол урьдын адил нам гүмхэн байлаа. Хаврын ихэн байсан ч өглөөний агаар хүйтэн орон сууцны хоорондох салхичийг даасан хэвээр. Хүмүүс ажил сургуультай явхад бэлдэж байсан энгийн нэгэн өглөө байв. Тэр орон сууцанд амьдарч байсан нэгэн айлд хинч анхаарал хандуулаагүй. Учир нь гаднаас нь харахад жирийн нэгэн гэр бүл ямар нэгэн онцгой дуучмээ хашгираан зөрчил маргаан илэрдэггүй. Хаалганы цаана юу болж байгааг мэд хүн бараг байгаагүй. Энэхүү айлын эзний нэр бол И Чан Хуан. Дунд насны гаднаа даруухан дөрөхтэй ажилтай нийгмийн нүдэнд асуудалгүй мэд харагддаг ир байсан бол түүний хажууд И Сүүжин гэх эмэгтэй байлаа. Хожим олны өмнө хойд их хэмээн дуудагдах энэ эмэгтэй гаднаасаа сүмд явдаг сайн дурын ажил хийдэг. Ийдэг инээмсэглэлтэй бусдад зөвхөн мэд харагддаг нэгэн байсан. Харин тэдний дунд амьдарч байсан хүүхэд бол И Ши Ү. 12 настай, наснасаа хавьгүй жижигхэн биетэй нам гүмхэн анзаарагдахгүй байхыг хичээдэг, хинээс ч тусламж гуйж сурч амжаагүй нэгэн хүү байлаа. Ши Ү нэртэй хүү бол И Чан Хуаны өмнөх амьдралаас хамт ирсэн хүү байлаа. 3 дугаар сарын 24-ний өглөө И Ши Ү аль хэдийн биеийн сулдсан хоол тэжээлийн дутагдалд гүн орсон. Хэдэн сар үргэлжлүүлсэн задуур доромжлол өсөглөнд ядарч туйлдсан байдалтай байж. Түүний бие махбод аль хэдийн төсвөрлөх чадвар алдаж, амьсгалан суларж, хөдөлгөөн нь удааширсан байв. Гэвч тэр өөрийгөө өвдөж байна, амь нас нь аюулд орлоо гэж хэнд ч хэлээгүй. Хэлж чадахгүй ч байсан. Учир нь энэ айлд дуугүй байх нь амьд үлдэх цорын ганц арга байж. Хожим имлэгийн бүртгэлд үлдснээр И Ши Ү имлэгт хүргэгдэх үедээ 7-8 настай хүүхэжиг харагдаж байсан ч бодит нас нь 12 байсан нь эмч сувлагчдыг цочруулсан байдаг. Өндөр нь 149 см, жинийн нэрдөө 29.5 кг. Бие нь бараг яс арс болсон мэт нүүрний булчин унтсан удаан хугацааны тэжээлийн дутагдлын тод шинж тэмдгүүд илэрч байв. Энэ бол гинтийн осол биш, богино хугацаанд үүссэн байдал ч биш. Харин удаан хугацаанд айжмаар нураасан амьдралын үр дүн байсан. И Ши Үгийн бие дэлгэрсэн гэмтлүүдийг задлан шинжилгээгээр харахад нэг удаагийн хүчтэй цохилтын уулмөр бүс, харин олон удаагийн мохоо хүчний гэмтэл. Өөрөөр хэлбэл нудраг, саваа, хатуу зүйлсээр дахин цохиулсны ул мөрүүд байж. Зарим гэмтлийн дор идээбэр илэрсэн нь эдгээр задуур 1-2 хоногийн дотор биш, хэдэн 7 хоног сар дамнан үргэлжилсэнийг нотолж байсан. Гинтийн байдлаар хүүхэд нас барсан гэх мэдээ гэрээс нь ирж, эмч болон цагдаа нар хүүгийн цогцыг авч явсан нь тэр байж. Энэ бүх хугацаанд И Ши Ү ганцаараа байгаагүй, нэг гэрт хойдох И Сүүжин болон төрсөн эцэг И Чан Хуантай хамт амьдарч байсан хожим шүүхийн хамгийн хүнд асуултуудын нэг болж хувирна. Хойдох И Сүүжин хожим мөрдөн байцаалтай явцад зарим гэмтлийг өөрийгөө гэмтээсэн гэж тайлбарласан ч гар хүрэх боломжгүй нуруу гуйны ар тал өгзөг хажуу хэсэгт туузан хэлбэртэй гэмтлүүд илэрсэн нь энэ тайлбарыг бүрэн няцаасан. Эдгээр нь тодорхой саваа хатуу зүйлээр өгсөн цохилтын улмөр болохыг шүүх эмнэлгийн баг тогтоосон юм. Хүү бусдаас өөрийгөө хамгаалж бүгдийсэн байралтай байхад нь нуруугаар нь цогсон улмөрч илэрч энэ хүүхэд цохилт бүрийг зүгээр хүлээж аваагүй, айж зүхтах гэж оролдсон байсан нь ил тод болсон. Тэр өглөө Инчаны тэр хуучин орон сууцанд болж өнгөрсөн зүйл бол гинэд эхэлсэн эмгэнэл биш. Харин удаан хугацаанд үргэлжилсэн үл тоомсорлол, хүчирхийлэл, хамгаалах ёстой хүмүүсийн дуугүй байсны эцсийн үр дүн байлаа. И Ши Үгийн ам яг тэр өглөө тасарсан ч түүнээс хавьгүй өмнө нурж эхэлсэн байсан юм. Энэ түүх эндээс эхлэн жиримэд харагддаг нэг гэрийн хаалганы цаана яагаад нэг хүүхэд хиндэж сонсогдолгүйгээр инглээ зовж ингээдлээ ганцаардаж эцэстээ амнасаа алдах хүртэл явсан бэ гэдгийг ойлгохын тулд бид түүний сүүлчийн өдрүүдээс бус харин энэ айлд анх үл тавьсан мөчөөс нь буцаж харах хэрэгтэй бол. Эцэг И Чан Хуан анх гэр бүл салалтын дараа хүүгээ өөр дээрээ авч үлдэх үед гаднаас нь харахад хариуцлагатай аав гэсэн дүр зураг бүрдэж байлаа. Доктортой, ажилтай, орон сууцтай хүүхдээ сургуульд нь явуулж чадна гэж шүүх итгэсэн. Хүчирхийллийн түүхийг нь эхнэртэйгээ холбоотой асуудал гэж тусгаарлан харсан нь тэр мөчөөс И Ши Үгийн хувь заяа нэг чиглэл рүү эргэж эхэлсэн. Тэр үед хүү ээжээсээ салж амьдралынхаа цорын ганц доктортой орон зай нуран унаж өөрийгөө хүнд найдах, хүнд итгэхээ ойлгох сөхөөгүй байхад нь гэрт нь хойдох И Сүүжин орж иржээ. Түүнийг шинэ их хэмээн хүлээн зөвшөөрөх ямар ч дотоод бэлтгэл хүүхдэд байгаагүй. И Сүүжин гэрт нь эрэхтэй дулаан харилцаа аюулгүй байдал авчраагүй. Харин хяналт, дүрм, шийтгэл, үнэлгээний тогтолцоог аажмаар бий болгосон нь анхандаа анзаарагдахгүй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам И Ши Үгийн өдөр тутмын амьдралыг бүхэлд нь эзэмдэх болсон.
Ямар үед инээх, ямар үед дуугүй байх, юу идэх, хэдий унтах, ямар үг хэрэглэхийг хүртэл тогтоож өгсөн орчин бүрдэж байлаа. Энэ орчинд хүү өөрийнхөө байх эрхгүй болсон алдаа гаргавал тайлбарлах боломжгүй. Учир нь тайлбар өөрөө эсэргүүцэл гэж тооцогддог, эсэргүүцэл нь шийтгэл рүү шууд хөдөлдөг байв. Иесүжийн хүүхдийг хүмүүжүүлж байна гэж тайлбарлах дуртай байсан. Библи хуулан бичүүлэх, удаа хугацаанд өвдөглүүлэх, хөдөлгөөнгүй зогсоолгох зэрэг нь сахилга нэртэй боловч үнэндээ бие махбодын төдийгүй сэтгэлийг нь мохох арга болж хувирсан. Харин эцэг Ий Яхван энэ бүхнийг мэдэх боломжгүй байсан гэж хожим хэлсэн ч нэг гэрт амьдарч байсан эцэг хүн ийм удаа хугацаанд үргэлжилсэн дөрөөдлийг анзаарахгүй өнгөрсөн гэдг нь шүүхийн танхимд улам бүр сул сонсогдож байсан юм. Хүүхэд аажмаар жингээ алдаж хувцсан томдож царайн цонхиж хөдөлгөөн нь удааширч байхад үүнийг өсөлт нь удаан байна гэж бодсон гэж эцэг нь Хевнэг хэлсэн байдаг. Сургууль дээр ийшүү онцгой асуудалтай хүүхэд гэж тэмдэглэгдээгүй, илтгэл тавихтай дуугарч чаддаг, бусдаас илт тусгаарлагддаггүй мэт харагддаг байсан нь түүнийг хамгаалах ёстой системийн хамгийн том андуурал болгосон юм. Учир нь хүүхдүүд айцаа дадлахтаа хэвийн харагдахыг хичээдэг. Ялангуяа гэртээ юу болтгийг гадагш задруулбал бүр дордно гэж ойлгосон үедээ илүү их хичээ. Ийшүүч ялгаагүй багшийнхаа өмнө асуудалгүй байх нь гэртээ амьд үлдэх нэг нөхцөл болж хувирсан байв. Энэ бүх хугацаанд хойд их Иесүжийн гадна орчинд өөр дөрөв бүтэж байсан. Сүмд идэвхтэй явж сайн дурын ажил хийж бусдад халамжтай харагдах нь түүний хувьд хамгаалтын бүрхүүл болсон. Ийм бүрхүүлтэй хүнийг хинж хэлбархан сэжиглэхгүй. Харин ч эргэлзээ төрвөл яаж ийм хүн тийм зүйл хийх вэ гэсэн бодол төрүүлж гарч ирдэг. Яг энэ итгэлцэл Ийшүүгийн дуу хоолойг улам намсгасан юм. Хүүхэд хэн нэгэнд хэлхийг оролцсон ч түүний сонсох хүн үнэхээр байсан уу гэдэг асуулт эндээс гарч ирнэ. Эцэст нь гэрийн доторх хүчирхийлэл илүү даалд, илүү хатуу хэлбэрт шилжсэн. Удаан хугацаанд хүлэх, ганцаараа өрөөнд хорих, хоол хүнсийг шийтгэлийн хэрэгсэл болгох зэрэг нь дуугүй явагддаг учраас гаднаас нь бараг илэрхгүй. Харин хүүхдийн бие тэсгэ болох хүртэл үргэлжилдэг. Ийшүү яг ийм орчинд аажмаар суларч хамгаалтгүй болж байлаа. Түүний биеийн багасхан хэрээр эсэргүүцэх чадвар нь буурч айдас нь нэмэгдэж, айдас нэмэгдэхин хэрээр дуулууртай байдал нь сайн хүүхэд гэж үнэлэгдэх болсон. Энэ нь хүчирхийллийн мөчлөгийг улам гүнзгийрүүлсэн юм. Эндээс дараагийн асуулт урган гарна. Ийм удаа хугацаанд үргэлжилсэн өөрчлөлтийг яагаад хинж зогсоож чадаагүй вэ? Сургууль, эмнэлэг, ойр орчмын хүмүүс эцэг нь болоод хүүгийн төрсөн их нь юу хийх боломжтой байсан бэ гэдэг асуулт дараагийн хэсэгт илүү тодорхой болно. Ийшүүгийн амьдралд эмнэлэг их орон зай гарч ирэх үед энэ нь авралын хаалга болох боломж бүрэн байсан. Учир нь эмнэлэг бол хүүхдийн бие сэтгэлийн өөрчлөлтийг хамгийн түрүүнд барьж авах ёстой газар. Асран хамгаалагчийн тайлбараас гадна хүүхдийн өөрийнх нь байдалд анхаарах мэрэгжлийн нүд тэнд байдаг гэж бид итгэдэг. Гэвч Ийшүүгийн хувьд энэ орон зайч бас хүчирхийллийг илрүүлэх бус харин далдлах нэг шат болж хувирсан нь хожим баримтаар тодорхой болно. Анх хойд их нь хүүг сэтгцийн эмнэлэгт авчрахдаа анхаарал сарнилт тогтворгүй байдал дуулуургүй занг их нэршлүүдийг ашигласан. Эдгээр үгсийг Иесүжийн сонгож хэрэгэлсэн. Учир нь ийм тайлбар нь хүүхдийн зовлонг орчны нөлөөнөөс салгаж хүүхдийн өөрийнх нь асуудал болгон хувиргах хамгийн амархан арга байлаа. Сургуулийн нийгмийн ажилтан анх хүүгийн өөрчлөгдөж буй төрхийг хараад хойд ихт нь мэдгдсэн байдаг. Харин хойд их нь үүнийг нуух гэж оролдохдоо сэтгцийн эмнэлэгт хандсан нь тэр. Хүү эмчийн өрөөнд суухдаа чанга дуугараагүй, уйлаагүй, гомдол мэдүүлээгүй. Харин өөрийгөө байнга буруутгасан өөрийнхөө алдааг нэг нэгээр нь тоожсон нь хожим шинжээчийн дүгнэлтэнд гин бурууга хүлээх шахалтанд удаан орсон хүүхдүүдийн сонгодог шинж гэж тэмдэглэсэн байдаг. Эмчийн тэмдэглэл үлдсэн өгүүлбэрүүдийг харахад Ийшүү яг л нүглээ 8 жилж байгаа мэт ярьдаг. Би муу хүүхэд би ээжигээ уурлуулдаг. Би илүү их хичээх ёстой гэж давтсаар байсан. Ийм яриа нэг удаа гарвал санамсаргүй гэж үзэж болохч хэд хэдэн удаагийн уулзалтанд ижил хэлбэрээр давтагдсан нь тухайн хүүхэд гаднаас ирж буй буруутгал дарамтыг дотроо бүрэн шингээсэн байсныг илтгэн. Гэтэл энэ дохиог барьж авах ёстой байсан мэрэгжлийн орон зайд эмчилгээ гэх нэрийн дор эм бичигдэж нөхцөл байдал илүү нарийн шалгагдаагүй дараа нь хамгийн их асуулт дагуулсан хэсэг болсон юм. Хүүг анхаарал дутмагшил хэд хөдөлгөөнтөх эмгэг буюу ADHD гэж оншилсан. ADHD гэх нэршил энэ түүхэнд онцгой үүрэгтэй. Учир нь анхаарал, сарнилт, төвлөрөл, муудах, тайван сууж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүд нь заавал мэдрэлийн хөгжлийн эмгэгээс үүдэх албагүй. Харин айдас байнгын төгшүүр дарамтанд удаа орсон хүүхдэд түгээмэл илэрдэг. Өөрөөр хэлбэл гэмтлийн дараах стрессийн шинжүүдтэй бараг давхцдаг. Гэвч Ийшүүгийн хувьд энэ ялгааг гүнзгийрүүлэн шалгагдаагүй. Хүүхэд юунаас айж байна, гэртээ юу болж байна гэдэг асуулт хариугүй үлдсэн.
Эмнэлэгт ирэх бүрт Иесүүжийн тайлбарыг өмнөөс нь хэлдэг. Хүүхэд эмчтэй ганцаараа удаа ярих боломж ховор. Харин асран хамгаалагч үг хамгийн ихэнд сонсогддог бүтцэн Иешүүгийн дотоод айцыг улам гүнд дарсан. Тэр үннийг хэлбэл гэртээ илүү хүнд байдал орно гэдгээ мэдэрч байсан тул эмчийн өрөөнд ч аюулгүй биш байлаа. Ийм орчинд хүүхэд үннээ хэлэх боломжгүй, харин сайн хүүхэд хэвээрээ үлдэхийг хичэв. Энэ бүх хугацаанд эцэг Ийчан Хуанч мөн адил эмнэлгийн орон зайд оролцож байсан. Эцэг хүний хувьд эмчтэй уулзах, тайлбар сонсох, хүүхдийн биеийн өөрчлөлтийг анзаарах боломж түүнд байсан. Гэвч тэр энэ бүхнийг эмчилгээ явагдаж байна гэх тайвширлын дор орхисон байдаг. Асуудал гүнзгэр их тусам илүү их дуугүй болсон хожим түүнийг хам хэрэгтэн биш ч хамгаалагчийн үргээ биелүүлээгүй гэж дүгнэх шалтгаан болсон юм. Хүүхэд гэртээ туранхай болж цохиулсан мөрн нэмэгдэж, хоолны дуршилгүй болж байхад үүнийг эмийн нөлөө, өсөлтийн үеийн асуудал гэж тайлбарлах нь үнэндээ харахыг хүсээгүй хүний сонголт байлаа. Хүү эмнэлгийн орон зайд аврал олж чадаагүй, сургууль дээрээч дуугай нэгэн. Гэртээ бол бүр дуурахгүй байх ёстой. Ийм гурван давхар чимээгүй орчинд түүний амьдрал аажмаар агшиж, сонголтгүй болон эсэргүүцэх чадамж нь биеийн жинтэйгээ хамт багассаар байсан. Тэр хэн нэгэнд анзаарагдвал улам их шийтгэл ирнэ гэдгийг ойлгосон байсан нь хамгийн амжигтай хэсэг юм. Хүүгийн хувьд сургууль бол гэрээс нь өөр цорын ганц орон зай байсан. Тэнд очихдоо хүү амьсгаа авах мэт болдог байсан ч яг тэр орон зай нь түүнийг аврах сүүлчийн хаалга болж чадаагүй нь энэ түүхийн хамгийн хүнд хэсгүүдийн нэг юм. Анги дотор Иешүү бусдаас илт онцгорч харагддаггүй, багшийн асуултанд хариулж чаддаг. Илтгэл тавихтаа дуун жижирдэг байсан ч эцэстээ үгээ гүйцээдэг, хичээлдээ бүрэн оролцохыг хичээдэг хүүхэд байсан нь асуудалгүй гих дүгнэлтэнд амархан багтаасан. Альва хүүхэд хичээлдээ очихгүйд сургууль баримтаар ажилдаг, бичгээр тайлбар авч эцэг эхийн үгийг итгэлцлийн үндсэн дээр хүлээж авдаг бүтцтэй. Иесүүжийн яг энэ бүтцийг ашигласан. Тэр багш нартай байнга утсаар ярьж ийдэг үг хэрэглэж, гэр бүлийн асуудал, имчилгээ, хүүхдийн сэтгэл зүйн байдал гих тайлбаруудыг өгч, гаднаас нь харахад хариуцлагатай асран хамгаалагчийн дүрийг бүтээж чадсан. Ийм үед багшийн нүдэнд хүүхдийн биеийн өөрчлөлт, туранхай байдал удаан хугацааны ядаргаа онцгой дохио биш. Харин тайлбарт багтах түр зуурын байдал болж хувирдаг. Гэвч баримтаар харахад Иешүүгийн биеийн байдал 1-2-7 хоногийн дотор өөрчлөгдөөгүй. Сараар бүр улирлаар хэмжигдэх үст оройтсон, хувцсан томдож, өвлийн улирлдэж нэмгэн хувцастай ирхэн нэмэгдсэн. Хөдөлгөөн нь удааширч анхаарал нь сарних нэгссэн. Эдгээр нь тус тустай авч үзвэл өсөлтийн үеийн шинж гэж тайлбарлагдаж болохч нийлээд харахад тодорхой дохио болж байлаа. Гэтэл эдгээр дохио анги дотроос систем рүү дамжсангүй, учир нь өөрөө гомдол гаргаагүй, асуухад зүгээр гэж хариулсан гэх хоёр өгүүлбэр бүхнийг дарж өргөсөн. Сургуулийн хувьд хүүг шалгахаар гэрт нь очих боломж байсаар байсан. Тааслал нэмэгдэж тайлбарт автагдсан, эцэг эхийн хариу нэг хэвийн болсон үед энэ боломжийг ашиглах ёстой журам байсан ч сургуулийн ачаалал бусад олон хүүхэд аль бие усны тайлбар бүрдсэн гэх шалтгаанууд бодит алхам хийхээс татгалзах шалтгаан болов. Ингээд хинч эцэст нь яагаад гэсэн асуултыг гэрийн хаалганы цаана хүргэж тавиагүй. Ингэж сургууль, эмнэлэг, гэр гурвын дунд Иешүүгийн зовлон гацсан. Нэг нь нөгөөгийн тайлбарт найдаж, нөгөө нь гурав дахь нь анзаарах ёстой гэж бодсон. Харин энэ хоронд хамгийн сул, хамгийн хамгаалтгүй хүн ганцаараа үлдэв. Энэ бол хэн нэгний ганц алдаа бус олон хүний жижигхэн шийдвэрүүдийн нийлбэр байсан. Эндээс түүх дараагийн шатанд орно. Учир нь хүчирхийлэл хамгийн оргилдоо хүрч Иешүү гэртээ бүрэн хоригдсон. Түүний хөдөлгөөн хоол унтах хүртэл хяналтанд орсон сүүлчийн өдрүүд эхэлдэг. Яг энэ мөчөөс л амь насыг нь аврах боломж минут цагаар хэмжигдэх болсон байлаа. Иешүүгийн амьдралын сүүлчийн өдрүүд эхлэхэд түүний ертөнц бүрэн агшсан байсан. Сургуульчгүй, эмнэлэгчгүй, гадны ертөнцтэй холбож өгдөг бүх гүүр тасарсан. Үлдсэн цорын ганц орон зай нь Инчон хотын нам дүрхийн тэр хуучин орон сууцны нэг өрөө. Хаалган дотроосоо түжигддэг, цонх нь хөшигдсэн, доторх чимээг гадагш гаргах боломжгүй орчин байлаа. Энэ өрөөнд Иешүү удаан хугацаанд шийтгэл нэртэй хоригдол болсон, хөдөлгөөн нь хязгаарлагдсан. Хоол хүнс нь хяналтанд орсон, цаг хугацаа хүртэл өөрийн мэдрэмжээр бусдын шийдвэрээр урсдаг болсон байв. Нас барахаас 2 хоногийн өмнө Иешүүг сандалд суулгаж, гар хөлийг нь хөшгөний олсоор уйсан. Нүдийг нь хувцаар халгалсан байдалтай 16 цагийн турш оргисон нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байдаг. Энэ нь түр зуурын уур хилэнгийн үр дүн бус урьдчилан бэлтгэсэн удаа дараа давтагдсан харгислал байсан юм. Тэр хугацаанд хойдох Иесүүжийн өрөөний гадна байсан хаалга хаалттай, харин доторх байдлыг өрөөнд суулгасан камераар хянаж суусан. Өөрөөр хэлбэл хүү ганцаараа биш, харин байнга ажиглагдж байсан.
Хөдөлгөөн бүр нь хянагдаж байсан хорих орчинд байжээ. Эцэг нь тухайн мөчүүдэд гэртээ байгаагүй эсвэл шууд оролцоогүй гэж мэдүүлсэн ч шүүхийн тайлбарыг мэдэх боломж байсаар байсан гэх хүрээнд үнэлсэн. Учир нь ийм удаа хугацаанд үргэлжилсэн хорих биеийн доройтол жингийн огцом алдагдлан нэг өдрийн дотор бий болох боломжгүй. Эцэг хүний хувьд анзаарахгүй өнгөрөхөд хэтэрхий тод дохио байсныг баримтууд харуулж байлаа. Бүр тэр өөрийн нүдээр хараагүй байсан ч харах боломжтой байсныг шүүх онцолж хамгаалах үүрэг нь оролцоотой байхаас гадна анхааралтай байхыг шаарддаг гэдгийг сануулсан юм. Хүүгийн бие энэ хорих орчинд тэсвэрлэх чадвараа бүрэн алдаж эхэлсэн байдаг. Удаан хугацааны өсөглөн олон удаагийн зодуур хөдөлгөөнгүй байдал, айцаас үүдэлтэй сэтгэл зүйн дарамтанд зэрэг нийлж бие махбодын хамгийн энгийн тэнцвэрүүд нуран унсан. Нас барах өдрөө ишив нэмлэгт хүргэгдсэн ч аль хэдийн хэтэрхий оройтсон байв. Түүний биеийн үзүүлэлтүүд эмч сувлагчдыг цочирдуулсан. 12 настай хүүхэд гэхэд итгэмээргүй туранхай бараг мөмийн шиг болсон төрхөн энэ хүүхэд богино хугацаанд биш олон сарын турш аажмаар мөхсөн гэдгийг илчилсэн. Тэр өвлийн хүүтэнд нэмгэн зууны хувцастай байсан нь түүнийг дулаацуулах, хамгаалах тухай ойлголт гэрт нь аль хэдийн алга болсныг илтгэж байлаа. Энэ мөчөөс эхлэн хэрэг олон нийтийн анхааралд оров. Яагаад хинч зогсоогоогүй вэ гэх асуулт хүчтэй гарч хойдох Иесүжийн ганцаараа бүхнийг хийсэн үү? Эсвэл Ичан Хуан ямар үүрэгтэй байсан бэ гэдэг маргаан эхлэв. Учир нь энэ бол нэг хүний нууцлж исэн үйлдэл гэхээсээ илүү нэг гэрийн дотор удаан хугацаанд үргэлжилсэн хүч хэрхийлэл байсан юм. Хүүгийн амьдралд хамгийн ор байсан хоёр том хүн хоёулаа өөр байдлаар түүнийг хамгаалж чадаагүй нь баримтаар тодорхой болов. Шүүхийн танхимд хэрэгшилчгэд хүүгийн нэр анх удаа хохирогч гэдэг үгтэй хамт олон нийтийн өмнө дуудагдсан ч энэ мөч хүртэлх бүх хугацаанд түүний амьдралд хинч боддоор түүнийг хамгаалах байр суурьнд зогсож чадаагүй гэдгийг баримтууд өөрсдөө ярьж байлаа. Прокуроруудын зүгээс Иесүжийн үйлдэлүүдийг нэг нэгээр нь шугамд оруулж, эдгээр нь санамсаргүй уурын илрэл бус, давтамжтай, зоригтой, үр дагаврыг үл хайхарсан үйлдэлүүд байсан гэдгийг нотлохыг оролдсон. Тэдний гол зорилго нь яаж өхөв гэх асуултаас илүүтэй яагаад зогсоогоогүй вэ гэдэг асуултанд хариу өгөх байлаа. Прокурорын тайлбарын гол сүм нь Иесүжийн хүүхдийн биеийн доройтлыг мэдэхгүй байсан гэх боломжийг бүрмөсөн үгүйсгэхэд чиглэсэн. Учир нь нэг гэрт амьдарч байсан, хоол хүнсийг нь хянаж байсан, шийдэглийг нь өөрөө тогтоож байсан хүн хүүхдийн жин, хөдөлгөөн, айдас биеийн гэмтлийг анзаарахгүй өнгөрнө гэдэг логик боломжгүй гэдгийг тэд баримтаар харуулв. Гэвч энд шүүхийн үнэлгээ өөр шатанд шилжсэн. Яагаад гэвэл эрүүгийн хуульд аллах гэж үзэхийн тулд тухайн этгээд хүнийг үхэн гэдгийг мэдсээр байж үйлдэл хийсэн гэдэг санаа нотлогдох ёстой бөгөөд энэ босох маш өндөр байдаг. Шүүхийн бүрэлдэхүүн Иесүжийн үйлдэлүүдийг хэрцгий давтамжтай хүүхдийн амьдралд ноцтой аюул учруулсан гэж тодорхойлсон ч түүнийг энэ хүүхэд үхэн гэдгийг мэдсээр байж зориуд алсан гэдэг дотоод санаа нь шүүхийн шаарддаг төвшөнд нотлогдоогүй. Ингэснээр зүйл ангийг хүүхдийг хүчирхийлж аасан гэдгээс хүүхэд хүчирхийллийн улмаас нас барахад хүргэсэн болгон өөрчилсөн нь олон нийтийн хамгийн их эсэргүүцэл дагуулсан мөч байлаа. Шүүхийн шийдвэрээ тайлбарлахдаа эргэлзээ үлдсэн тохиолдолд ялдагдагчдын талд ашигтайгаар тайлбарлана гэсэн эрүүгийн шүүхийн үндсэн зарчмыг баримталсан гэдгээ онцолсон юм. Гэсэн ч ял оноох үед Иесүжийн үйлдэлийн хор хөнөөл нийгмийн эсрэг шинжийг маш тодорхой үгээр илэрхийлсэн. Хамгаалж өсгөх ёстой хүүхдийг өөрийн ур бухимдлын бай болгож удаан хугацаанд бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл үзүүлсэн. Эцэст нь үхэлд хүргэсэн үйлдэл нь хүн чанарын эсрэг гэмт хэрэг мөнгөж дүгнэж 17 жилийн хорхял оноос. Энэ нь зүйл анги доторх хамгийн хүнд ангилалд ойртсон шийдвэр байлаа. Гэвч танхимд суусан хүмүүсийн хувьд энэ ял Иешүүгийн амссан зовлон түүний амьдралын хугацаатай харьцуулахад дэндүү бага санагдсан нь маргаан дагуул. Ял уншигдах мөчөд Иесүжийн 20 ангийн ногоовтор өнгийн хувцастай шоронд байхдаа төрүүлсэн нэр хүүхдээ тэврэн зогсож байсан нь шүүхийн танхимын уур амьсгалыг улам хурцдагсан. Хүүхэд гэдэг үг энэ хэрэгт дахин гарч ирж хэн хамгаалагдсан, хэн хамгаалагдаагүй вэ гэсэн асуултыг илүү тод болгосон юм. Зарим хүмүүс үүнийг өрөвдөх сэтгэл татах орлого гэж харсан бол зарим нь ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөхийн аргагүй дүр зураг гэж үзсэн. Энэ мөчөд хүүгийн төрсөн ээж шүүхийн танхимаас гарч ирээд нулимсаа барьж дийлэлгүй зүрх урагдаж байна гэж хэлсэн нь олон нийтийн сэтгэлд гүн шингэсэн. Шалтгаан нь энэ түүх зөвхөн нэг гэр бүлийн дотоод асуудал бус системүүдийн хооронд унсан нэг хүүхдийн тухай болсон байлаа. Шүүхийн шийдвэр гарсан ч асуултууд дууссангүй, харин ч улам олж ирсэн. Эцэг Ичан Хуаны хувьд шүүхтүнийг хүүгийнхээ үхэлд шууд оролцсон гэж үзээгүй ч удаан хугацаанд үргэлжилсэн хүчирхийллийг мэдсээр байж зогсоогоогүй. Зарим үед өөрөө ч бие махбодын хүч хэрэгэлсэн, эцэг хүний хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн 3 жилийн хорих ялыг оноосон.
Ийши үгийн түүхийг эцэст нь харахад зайлшгүй гарч ирэх нэг хүн бий. Тэр бол олон нийтийн дуу хоолойноос бараг үргэлж хоцордог, харин энэ хэрэгт хамгийн ихээр шархалсан хүн болох түүний төрсөн ээж. Учир нь хүү амнасаа алдах хүртлээр тэр эмэгтэйг зүгээр нэг байхгүй болсон хүн гэж ойлгоогүй. Харин хизээ нэгэн өдөр эргэж ирнэ гэж итгэсээр байсан баримтууд түүний үг, түүний бичсэн зүйлсээс илэрхий харагддаг. Ийшиу ээжээсээ сасан тэр мөчөөс эхлэн 2 дахин өнчин болсон. Нэг талаас бодитоор хамт амьдарч чадхаа байсан. Нөгөө талаас сэтгэл зүйн хувьд хинч түүний дотоод айдсыг баттай барьж өгч чадахгүй болов. Яг энэ хоосон зайд Ийсүжийн орж ирсэн нь хамгаалалт бус, харин айдсын их үсвэр болсон юм. Төрсөн их нь хүүгээ мартах гэж оролдоогүй, харин системийн хаалганууд түүнд аажмаар хаагдж эхэлсэн. Асран хамгаалах эрх шүүхийн шийдвэрээр Ийча ухаанд шилжсэн тэр мөчөөс эхлэн түүний оролцоо, зөвшөөрөл, зохицуулалт, зөв цаг гих үгсийн цаана баригдав. Тэр хүүгийнхээ сургууль дээр очихыг оролцсон, хүүхдээ харах гэсэн яагаад ийм байдалд байгааг асуухыг хүссэн ч түүнийг хөндлөнгийн хүн байдал өмөлөч мэтэр харсан хандлага тулгарч, харин Ийсүжийн гаднаасаа илүү тогтвортой, илүү тайван, илүү зохистой асран хамгаалагч мэт харагдаж чадсан нь энэ түүхийн хамгийн гашуун парадокс байлаа. Хожим нь төрсөн их нь хэлсэн байдаг. Сургууль дээр нь очих бүртээ хүүгээ харахыг хүсгэд хойд их нь илт тод эсэргүүцэж хурц үг хэлж яагаад одоо ирж байна? Амьдралыг минь битгий өмүүл гэх мэтээр дайрж байсан тухай ярьсан байдаг. Хэрвээ асран хамгаалах эрх гэдэг зүгээр нэг бичиг баримт ус бодит хяналт, бодит хариуцлага дагуулдаг ойлголт байсан бол хэрвээ төрсөн ихийн санаа зовнил, сэтгэл хөдлөлгөж үл тоогдоогүй бас тэр илүү чармаалт гаргасан бол. Хэрвээ нэг ч хүн ямар нэг зүйл буруу байна гэж чангаар хэлсэн бол Ийши өнөөдөр амьд байх боломжтой байлаа. Шүүхийн гадна ээж нь хэлэхдээ Ийшиугийн нэр мартагдах ёсгүй. Учир нь түүнийг санах нь зүгээр нэг эмгэнэл ус, харин дараа дараагийн удаа хаалганы цан сонсогдсон чимээг үл тоохгүй байх амлалт юм хэмээжээ.